Arnoz. Bas. Ya atla. Dur. Зэвэж. За та бүгд танаад ороо ч босоод шинэ ойлгомжтой. Тараад. Найн сэдэв ток шоу эхэлж байна эрхэм үзэгчдээ. Энэ удаагийнхаа дугаарыг бид ирж байгаа 7 хоногт тохиох дэлхийн энх тайвны өдрийг тохиолдуулан бэлтгэж байгаа юм а. За тийм ч учраас Монгол орн болон дэлхийн ирээдүйн энх тайван сахиулагчид, энхийг сахиулагчид, батлан хамгаалагчид маань нэг өдрөө хэрхэн өнгөрүүлэх талаар сурвалжлан та бүхэндээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэгтээ тавтай морил. За. Амрыг ирээ. Алф тавтай юу? Тавтай байна. За та бүхний алф тавтай байна уу? Танаа сургуулийн нэг өдөртөө танилцахаар бид өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэгээд та сургуулийнхаа талаар товч танилцуулаач манай үзэгчдэд тийм ээ. За баярлалаа. Юуны өмнө ЭК телевизийн хамт олондоо баярлалаа илэрхийлж байна. Өөрсдийнхөө үнэтэй цаг заваас бас гаргаж манай сургуулийн хүүхдүүдтэй одоо уулзаж нэг өдрийн ийм нэвтрүүлэг бэлдэж байгаа та бүхэнд их баярлалаа илэрхийлье. Монгол улсын боловсролын тогтолцоонд тэр дундаа баг дунд боловсролын тогтолцоонд бол өөрийн гэсэн байр эзэлсэн ийм сургуулиудын нэг нь бол гарцаа байхгүй Тэмүүжийн өрлөг сургууль. Хэдийгээр энэ сургууль маань 2010 онд байгуулагдсан гэж одоо явдаг боловч үүний угшил ундраг нь бол 1925 оноос эхлэлтэй байгаа юм. Учир нь юу гэхээр Ардын засгийн газрын цэргийн яамны сайд байсан одоо бид бүхний сайн мэддэг Ардын Хатанбаатар магсарж байгаа маань анх 10-аас 14 насны хүүхдүүдээс бүрэлдсэн цэргийн дунд сургуулийг Монголын түүхэнд анх байгуулснаар энэ сургуулийн хоошид уламжлагдах түүх болж өгсөн ийм онцлогтой. За энэ сургууль маань 1937-43 онуудаар уламжлагдаад ингээд 21-р зуунд манай сургууль энэ өртөөг өөхалан авч явж байгаа ийм онцлогтой сургууль байгаамаа. За сургууль маань бол бусад ерөнхий боловсролын дунд сургууль ижил төстэй сургуулиудаас бол өөрмөц онцлог ялгагдах зүйлээрээ бол нэлээдгүй байдаг. За энэ үнийг та бол явцын дунд бас анзаарч харах байхаа гэж бодож байна. Хоёулаа сургууль руугаа оронгоо ярилцгаа. За энэ сургуульд тэнцэж элсэж орно гэдэг бол тэр бүр хүнд тохиохгүй аз тохиол тий. Тэгэхээр энэ элсэлтийн хувьд ямар шалгуураар хүүхдүүдэд авд юм бэ? Тийм. Тэгэхээр манай сургууль бол яг одоогийн байдлаар Монгол улстай ганцхан байгаа юм сургууль. Цэргийн дунд сургууль гэдэг утгаараа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд хүүхдүүдэд элсүүлж авах
ямар хүүхдүүд эсүүлж авах гэдэг энэ дээр бол нэлээд асуудлууд гардаг. Манайх бол хамран сургах тойрог хамаардаггүй юм сургууль гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын 21 аймаг 336 сумаас өөрийнхөө одоо хүсэл мэргэжлэлээр ирж оролцоо гэсэн одоо энд суралцъя гэсэн хүүхдүүд бол элсэж ордгоороо боломжтой юм сургууль. Манайх бол 2010 оноос хүүхдүүдэд элсүүлэхдээ барьсан зарчим нь бол ерөөсөө тухайн оныхон 6 сард математик монгол хэлний хичээлээр бол ерөнхийдөө шалгалтаа аваад ингээд элсүүдэд оруулдаг. За элсэгчдийн тоо маань харьцангуй цөөхөн байдаг. Энэ нь бол сургуулийнхаа даas хүчин чадал зэрэгтэй холбоотой. 2010 онд Тэмүүжин өрлөг сургуулийг байгуулахад гол одоо санаачлаг хөгжилд нь одоо их анхаарал тавьж байгаа хүмүүс бол Монгол Улсын ерөнхийлөгч зөвшөөрсний ерөнхий командлагч байдаг. Энэ утгаараа ч гэсэн өөрөөр хэлбэл Монгол төрийн залгамж холбоо энэ дээрээс харагдчихэдэг байх. 350 хүүхэд суралцж байна. Энэ хүүхдүүдийн маань 17 орчим хувь нь хагас болон бүтэн өнчөө хүүхдүүд. За 35-аас дээш хувь нэг амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд. Тэгэхээр энэ хэрээрээ өөрөөр хэлбэл сургууль маань хүүхдүүдэд эндээ байрлуулдаг, хоололдог байна гэдэг нь бас тодорхой хэмжээнд иргэдэд бол үр хүүхдүүдийн боловсралтай болгоё, Монгол улстай ирээдүйд хэрэгтэй боловсон хүчин болгоё гэсэн тэр хүсэл эрмэлзэл нь бол түлхэц дэмжлэг үзүүлж байгаа л ийм алхмаа гэж би бол олж харж байдаг. Би бол цэргийн амьдрал сайн мэдгүй болохоор харьцангуй гинэ асуулт асууж иж магадгүй л те. Одоо ер нь цэргийн казарм дотор ч гэдэг юм ер нь цэргүүд аягүй диктатуртай те байдаг. А тэгээ энэ сургуульд ч гэсэн ер нь хүүхдүүдийн маш хатуу дэглэм диктатуртууд байх уу эсвэл хүүхэд гэдэг утгаараа арай өөр байх уу? Энэ дэр ямар бодлого барьдаг вэ? За манай сургууль нь бол цэргийн дунд сургууль учраас тодорхой хэмжээний цэргийн дүрмээрээ биелүүлж байх ёстой ийм арга хэмжээнүүд байна. Тэгэхдээ бид нар сургуулийнхаа зүгээс сургуулийн удирдлагын зүгээс нийт хамт олонны маань зүгээс хүүхдүүдтэй нэг зүйлийг анхаарч идэг. Энэ бол манай сурагчид маань бол төлөвшж байгаа юм насны хүүхдүүд. Тийм учраас бүх үйл ажиллагаагийн цэргийн дүрмийн дагуу одоо хөтлөөд цэргийн үйл хэрэгт ингээд оруулвал энэ хүүхдүүд маань бол ямар нэгэн байдлаар энэ төлөвшлийнхөө насан дээр хүний үгийг одоо дагадагч байдаг юм уу? Ямар нэгэн шийдвэрийг одоо биедан гаргах талынхын зүйл нь бол учир дутагдaltaй байх магадaltaй. Учраас бид нар хүүхдүүдийн сэтгэлгээний хувьд ялангуяа их чөлөөтэй байх энэ тал руугаа бол тодорхой хэмжээнд анхаардаг. Гэхдээ энэ сэтгэлгээний хувьд чөлөөтэй байдал гэдэг маань өөрөөр хэлбэл сахилга дэг журамгүй байх, замбраагүй байх, ахмад үеэ үл хүндэтгэх, өөрийнхөө дүүнрийг одоо зааж сурах тал дээрээ үлгэрлэх тал дээрээ дутуу байна гэсэн ойлголтууд бол биш ээ. Энэ хоёрын хослол өөрөөр хэлбэл зохистой хэмжээнд байх ёстой хэмжээнд манай сургууль барьж явж байгаа гэж би боддог. Энэ нь ч гэсэн сургуулийнхаа дотоод журам, хөдөлмөрийн дотоод журам байгаа тийм ээ. Бусад одоо түүнийг дагалдан гэсэн бичиг баримтуудаараа бол зохицуулагдаад ингээд явсан байна. Тэгвэл өнөөдөр би хичээлгүй байгаа зарим хүүхдтэй хамт нээлттэй илэн далангуу чөлөөтэй ярилцаад ингээд сургуультай танилцаа явж болох уу? Тий болдгоо яг уу. Энэ бол хүүхдийн ертөнц. Инээч өгсөн эрдмийн өргөө. Тэр утгаараа таанаас ч гэсэн бас нэг талын тийм мэдрэмж төрүүлэх ба манай хүүхдүүд бол ерөнхийдөө бас би өмнө нь хэлж ирсэн олон өрмөц зүйл байгаа. Тэрний нэг л одоо тодорхой жишээ гэхэд хүүхдүүд маань 12 дугаар ангид төгссөнийхөө дараа мэрэгжил сонгох биш. Үндсэндээ 7 дугаар ангид орохдоо би ирээдүйд ямар мэрэгжилтэй хүн болох юм, ямар чиглэлээр улс орондоо ажиллаж амьдрах юм бэ гэдэг чиглэлийн 7 дугаар ангиасаа тогтооцсон байдаг учраас манай хүүхдүүдийн яриа тантай ярилцлах ч гэсэн сонирхолтой бас нээлттэй болох байхаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа та бүхэн. Та бүхэн бол өнөөдөр надад сургуулаа танилцуулах үүрэг хүлээсэн сурагчид байгаа шүү дээ тий. Тэгээ би өнөөдөр захирлаас чинь та нарыг цэргийн үний яриагаар биш надтай гоё илэн далангуу нээлттэй чөлөөтэй ярих зөвшөөрөл авсан шүү за. Тийм ээ. За юу? За. Хөөе энэ хувцас ямар вэ? Энэ ямар цолтой үний хувцас юм бэ? Цогж авахтай ингээд ёсолтой шүү дээ тий. Би хувцсыг өмссөн юм чинь та нар надад нэг заагаад өгч. Яаж ёслох юм? Хин зааж хөө? За тэг. Даниэл. Даниэлтэй. За. Яаж ёслох ёстой вэ? За гараа энэс. Нэг Хуваартай. Хуваартайгаар гэдэг юм. Хуваартай нэг. Нэг за. Инх юм уу те? Нэг ийж ингээд бүгдийг авчих. За. Биш ингэхгүй юм. За ингэж нуулах юм уу? Ийм тэгшгэ. Инх юм уу те? Ингээ үед удахгүй. Зүгээр ингэж юм уу те? За. Эхлээд манай үзэгчдэд өөрсдөө танилцуулах уу? Би сурагч Сэгдэр. Миний нэр Гинэр Сан гэдэг. Намаа Марлмаа гэдэг. Нам Батарчлаг. Хин? Багтар босолтой тулга. За. Багт усрал 11 би ингэ сурагч ахлах сурч байгаа юм. Би Даниэл.
Даниэл те. Энэ сургуульд нэг орос сурч байгаа гэсэн Даниэл юм уу? Тий. Чи монголоор ийм сайн ярьд юм уу? Энэ амьд юм уу? Энд амьдаг би магаас ирсэн. Үгүй анх одоо энэ сургуульд орохын тулд ямар шалгалт өгөх үү? Айгу хэцүү бах те. Монгол математик сургуультай монгол хэлээр. Би тамирын мөр шалгалт өгөх юм уу? Оросныхоо дараа би тамирын суурил гэж авдаг байхгүй. Тэгээд нэг Монгол улсаас тэр чиглэлээр сургуулиудаас хаана аймагаас ирж байгаа болохоор зэрэг олон маш олон хүмүүс ирж суралцж байгаа. За. Тэрнээс тэгээд одоо яг нэг анги авах бол нэг анги тэгээд офлайн авах бол тэр ангийнхаа тоогоор нэг анги донцчаа 30 хүнтэй. Гэхдээ монгол хэл математикийн шалгалтын хүчээр ороод ирэнгүүтлээ би тамиртай тэнцэхгүй л яхаа. Дараагийн хүүхдүүд нөгөө Нөгөө хүүхдээ хасаад уу? дараа би тамир эрүүл мэндийн шалгалт. Эрүүл мэндийн шалгалтандаа бас тэнцэхгүй бол би дараагийнхаа Тийм үү. Юу гэсэн юм бэ? тэгээд шалгалт өгөөд эхний одоо нэг анги авах байлаа эхний 30-аад тестаа тэр 30 хүүхдээ л авах. Эхлээд фитнесээ танилцуул гэсэн те. Доод давхарт үйд юм уу? Тэгээд футбол За. Бүх ангийн хүүхдүүд хичээлдэг юм уу эсвэл насны хязгаартай байх юм уу? насны хязгаартай ба. Нөгөө жоохондоо фитнесээр хичээлж болохгүй гэдэг үнэн үү? Тийм. Тэгээ хэдгээр ангиас эхэлж энд хичээлж үү? Эсвэл дэш. Эсвэл ангиас дэш. Тэгээ нэг орохдоо хэдэн цагаар орох уу? Хөлөө цагийн хөтөлбөрөөр янз бүр тэгэл дунджаа 2 цаг юм ажиллаа. Хамгийн дээдл нь хэдэн ил кантил өргөж байна? Onun байдлаар бол кантил өгөөг баг. Даниэл өргөснө үү? Наа орлого. Яа. Оо, 9 болоог өмчлээ. Яг ингээл алхаж байгаа л жоохон зүгээр ямар юм сэхүүлсэн юм болоо. Тийм үү. Байнга ингэ чангалж явсаар байгаа дөө. Тэгэл ингээл жоохон чичрэл хэвчтэй юм л. Тийм үү. Одоо яг өдөржин ер нь ингээл цэргийн алхаагаар сургууль монгол дотор болох уу? Яах вэ? Сургууль дотор бол тасаллаа масалаар л ингээл алхаар зүгээр алхах юм л дээ. Тэгж болно те. Тэгээ жагсаал масал ихтэй бол хөдөө чангалал гэж. Тэгээс бол зүгээр явган гоо. Цэргийн сургууль юм чинь одоо спорт зал нь хамгийн чухал бах те. Энэ зургуудын өөрсдөө тогтчихсон. Хин та нар уу? Манай ангийн багш. Багш ч нөө. Тэгээ ер нь хүүхдүүд Гоё юм байна те. Одоо өдөр жишээлбэл хэдэн цаг биеийн тамирчил орох уу? 2 цаг. Өдөр болгоно уу? Үгүй 70 Яг нөө хичээлийн хуваараар Тийм үү. Би цэргийн сургуульчаад өдөр болгон биеийн тамир ордог байх гэж байсан шүү дээ. Үгүй мө. Хүмүүс ийм ойлголттой юм шиг үлээ. Цэрээс боллоо зэрэг байнгын дэлгүүр чараагаал явж идэв. Харин тийм шүү. Тийм байхгүй. Тэгээ ямар хичээлийг ер нь төлхөө үзхөө бусад сургуулийн хүмүүсийг бодоход Юу цэрэгжилт гэж хичээл нэмэгддэг байхгүй. Цэрэгжилт гэж хичээл нэмэгдээ. Тэгээд тэр цэрэгжилтийн ажиллаар тэр хичээлээр нь юу орд юм? цэргийн аал тэгээд нөө цэргийн тодорхойл, чагсаалын тодорхойл. Дүүрэм алхах гişээ. тэгээд нөө чагсаалын байдлаар дээр алхаж байгаа алхаа гэх. За зөв. Одоо бүгдээрээ хичээл орж байгаа зү одоо. Хичээл орж байгаа анги руу орж үзэж болох уу? За юу. За энэ хиний анги юм бэ? Марламаг анги юм уу? Марламаг ангитай ганцхаараа эмэгтэй юм шүү дээ. Өөр эмэгтэй сурч байна. Жагсаж байгаа юм уу? ангиас бол 3 Ангийнхан төгөөд хэр туслах уу? Та нар хэр тусалж байна? Гайгүй юу? Тэгээ 3 охин нь хэр онц сурж байна? Сайн сурах уу? Та анги таасан багш нь уу? Өмнө нь та өөр ер нь ерөнхий боловсролын сургууль багшилж байсан уу? Урд нь би багшилж байсан. Тэгээ энэ цэргийн хүүхдүүд энгийн сургуулийн хүүхдүүд хоорондоо ер нь ялгаа байх уу? Байвал ямар ялгаа ах вэ? Ялгаа байгаа. Манай сургуулийн хүүхдүүд чинь ер нь харьцангуй дэгтэй. Анхнаасаа ер нь өөрсдөө зориг тавиад ирсэн хүүхдүүд болохоор ондоо байдаг бах тийм. Ер нь бос сургуулийн хүүхдийг бодох юм бол өөрсдөө анхаасаа зориг тавиад цэргийн офицер болно, дараа генерал болно гэсэн болохоор ер нь өөрсдийнхөө зорилгыг ухамсарсан хөдөлгөөр ер нь сурах чадвар нэлээ өндөр л дөө. Та нар одоо энэ сургуулаа төгсөөд үргэлжлүүлээд цэргийн их сургуульд сурна гэсэн зорилготой шүү дээ тий. Тэгээ ерөөсөө ингээд хамгийн дээд хүрээ гэсэн одоо оргил гэдэг юм уу хүрээ гэсэн том зорилго чинь юу байх юм? Юу вэ? Хамгийн дээд нь
Тийм. Генерал. Одоо генерал. Генерал болох юм уу? Аа, мундаг юм аа. Бүгдээрээ генерал болоорой заа юу? За, амжилт хүсье. Бос. Хүн сурагчтай амрыг нэ. Болцоо. За намайг ингээд цэнхэр малгай өмсөд даргаа зүгэл орж ихээр гайхаж байна юм байна. За өнөөдөр дэлхийн их тайвны өдөр юм байна. Уучлаарай огшоо авах уу? Үзтгий. Үзтгий. Зургт имжлэг авч байгаа яриа авах гэсэн. Орж. Өнөөдөр надад сургуулаа танилцуулаа явж байгаа хэдэн сурагч хүмүүс байгаа байхгүй юу? Тийм тэгээд дөнгөж цаг бид нар 7 дугаар ангиар орж ярилцаад тэгээд та нар 10 дугаар анги юм биш те? Яагаад 10 дугаар анги дээр ирсэн гэхэлэр цэрэг хүмүүст чинь нэг тийм гоё урам зориг авдаг, ирч хүч авдаг нэг тийм бөөндөө дуулдаг гоё дуу байдаг штэ те. Тэгсэн чинь танай ангийг хамгийн сайн дуучтай гинэ. Тэгээ гоё сүр жавхлантайгаар цэргийн дуугаа дуулж өгөөч гэж хүсгээд орж ирсэн байхгүй юу? Зин бол орлог цал. Сайн байна огшоо. Аль тавтай юу? Урлаг залны талаар Наа урлаг залд 300 хүүхдийн багтаамжтай хүний багтаамжтай. Тэгээд сургуулийнхаа үйл ажиллагааг эндээ явуулмаар урлагийн үзлэг, уралд цуглаан одоо гаднаас өөр төвчсөн зорчид төлөөлөгч тэртэйгээ ярилцлагыг эндээ тэгээд чөлөө цагаар орон цагаар байранд байгаа хүмүүсээ хүүхдүүдэд чөлөө цагаар энд кино зүйлэн таниулах, сурчлах хичээл явуулна. далбаа харсан чинь нөгөө цэргүүдтэй адилхан тангараг өрөөдгөө сурагч нь. Тэмүүжин урлаг сургуулийн сурагчийн тангараг гэж байдаг. Тэгээд сурагчийн тангарагын баяр гэж бас хийдэг. Шинэ эсэлтэд авсан хүмүүс одоо 10 сар их тангарагын баяр гэж хийдэг. Тангараг өрөөдөг. Хуучин байсан сурагчд нь болохоор тангараг давтах үйл ажиллагаа гэж жилдэг. Манай энэ хэд донд тангараг өргөсөн хүн байгаа юу? Тэмүүжин урлаг сургуулийн сурагч бий. Тэр түмний эрхэмлэн үндэтгэж төрлөх сургуулийн алдар цуг 5 дөрвөн мондол ангаарлан тангалж байна. Тангаалж байна. Аа, мундаг юм аа. Тэгээд тангараг өргөөд ингээд талбаанаас айц авахаар юу ямар сэтгэл төрж явах юм? Цааш та том зүйлтэй генерал болно. За, генерал болоорой заяа. Амжилт. Яг л нөгөө бусад цэргүүтэй адилхан ингээд албаандаа мөргөөл айц аваад тэгдэг бах те. Энэ зургийг яагаад юм хэлсэн 2015 оны Орсын ялтын баярын хараатанд алхсан байна. Сургууль уу? Тий, суурын сургуулиудын Сибирийн төрөгт болсон суурын сургуулиудын нэгдсэн тийм тангараг баярын хараатанд болсон байна. 46 хүүхдийн бүрэлдэхүүнтэй залхаж ингэж амжилттай алхаад ирсэн. Ямар гоё юм те. Энэ бэлтгэлийг хэр удаа хийх вэ? Офицер ахлагч нар нь улаан талбайд алхсан шүү дээ. Тэгсэн те. Тийм. Бэлтгэлийг бол ер нь 3 сарын 20-наас эхлүүлж тэгээд 5 сарын 9-ний өдөр очиж алхсан. Голцоо хэдгээр анги хүүхдүүд явах уу? Ер нь шилж авсан да тэгээд Ангиас уу? ангиас.
За. Цэргийн хэлээр энэ өрөөч чи одоо юу гэж нэрлэдэг? Каласа. Казарм гэж ямарыг ярьлаа? Казарм гэдэг одоо энэ нийт төв. Одоо энийг ингээ казарм гэж хэлж болох уу? За энд ингээл гэр бүл амьдралын дүрмдэг байх юм шүү дээ. Манай хоёр охин сууж байгаа. За орой ер нь хэдэд удаад өглөө хэдэд ирэх үү? Өөрөө 9-өөс 10 үед тоглоно. Өглөө 6 гэж болсон. Дарганрууд нь 5:50 төрсөн. 5 минут өмнө. Тий. Тэгээ өөрөө бие бэлтжихэд каласын дарга нар гээд тустай байгаа. Тэд нь сэрээд календар. Яа. Би үртний бас. Өдөр болгон 6 цагт босхоос амар хэцүү хаа тий. Суултын дөө. Тэгээд 6-аас шууд нөгөө нэг ээлжиж хоолнд ээлжиж ордог болохоор 2 ээлжир гарч хүрдэг. 1 2 дугаар 3 дугаар калаас нь эхлээ гарч гүн. Тэр хооронд 4 5 6 нь гар нүр мөрөө байгаа ч. Ээлжээр ингээ солигдоо явах юм шүү дээ. Тэгээ хоолнд хүртэл 1 2 дугаар ээлж гэж. Өглөөний гимнастик юм. Өглөөний гимнастик тойрчгүйгээд 16 тооцсгол хийн. Тэгэл гар дэрсэн аа. Тэгэл Дулаанд ч яг энэ талбайд байчих юм шүү дээ. Тэгээд Өвөл олонгууд яхав. өвөл гадаанал. Өвөлөөсөн ч гадаанал их үү? Тий. Та нарын нэг өвлийн хангамжийн хувцас чи ямар ах вэ? Зузаан нэг хэри хувцас гэдэг нэг юм ногоон хувцас. Израилтай. Тэр тэгээд хэлэх. Та нар одоо бүгдээрээ энд ингээ байрлалтай шүү дээ тий. Тэгэд хагас бүтэн санд гэрлүүгөө явж ин болох уу? 5 дахь өдөр. 5 дахь өдөр хичээлээс хоолнд орсныхаа дараа. Тэгээ энэ орд явсгэр аваад угаах. Амралтын өдөр гэрте очиж өглөө сайхан унтах уу? Хэд өглөө тоо? Тэгэл өдөр бассаал. Тэгжэл амар оролцсон. Тэгээд ер нь өдөржингөл хагасаа мэдсэн юм дээ. Тэгэл нэгтгэхдээ ирдэг байх юм шүү дээ. Гэтэ орон нутгаас юм хөдөөнөөс хүүхдүүд байна шүү дээ. Тэр хүүхдүүд яг явахгүй юу? Тэр хүүхдүүд хотоодоос хамаатных айл мэл рүү явна шүү дээ. Хагасаа бүтсэн тэний тул байна гэж асуусан. Ер нь би сайн мэдэхгүй л дээ. Цэргийн амьдрал жоох амар хатуу те. Хэцүү юм шиг санагдаад байдаг шүү дээ. Анх ингээд ирэхэд ер нь юу нь хамгийн хэцүү санагдчихсан? Өглөө босгол. Тий. Өглөө босгол юм. Тэгэл одоо ингээд тассан болохоор гайгүй. Тэгэл юм ингээд тасцаал өглөө тасаа сурч тийм. Нэр нөө цэргүүд чи амар хал цэрэг нь шин цэрэгээ дээрлэгч мэрлэгээл нөгөө яад штэ. Зарж мардаг гэсэн штэ. Та нар тийм байхаа. Байх. Үннээрээ ярьж болно гэж захирлж хэлсэн штэ. Дүүнэр шилээд. Тийм үү. Дүүнэр шиг яаж хандах вэ? Тэгэл ард дээрээ зарчдах гол ард дээрээ зааж өгөөл. Тэгэл бид нэр захны даав муу. Би одоо энэ охтууд цааш Юу зааж гисэн? захны даав хоёрын цааш. Чадахгүй байсан уу? Тий. Захны даавгаа оёхоос ахсууд нэр айгүй би та сурах юм бэ те бүгдээрээ. Нэр 6 охин байдаг гэсэн тий. Бид нар бол тустай нэг өрөө нарт Зургуулаа юу? ажилтны дотор бариан багш нар тэгэхгүй. 350 эрэгтэй 6 эмэгтэй юм тий. Олон эрэгтэй сурагчдын дунд 6 алхнаа байхаар жоохон хэцүү юм нь юу ах вэ? Нэг хэцүү юм байд өмдөө өрөөдөө бүх юм хангалттай ор дээр шүүгөө мөгөө байдаг болохоор өрөөнд дотор л юм хийж тий. Бид нарт нөө тустай 0 литр гаргаад өгсөн болохоор тэгэл. Гоё юм нь юу ах вэ? Гоё юм нь бол орой тэгэл 6 алхны нэг өрөөнд болохоор цамхан тэгэл юм яриад юм хийж мөхөж гисэн гоё. Тийм ээ. Би бинийхээ ойлгохгүй байгаа юм зааж өгөл хичээл дээрээ. Та нар ер нь яагаад цэрэг болъё гээд ийм жоохносоо өөртөө ингээд зориг тавиад ирсэн биз дээ. Би бол та нараар маш их бахархаж байна. Тэг ер нь яагаад цэрэг болъё гэж бодсон юм яах? Би ах шиг тагналчлах. Тагналчлах юм. Цэргийн амьдрал чи ер нь тэгэл гоё шүү дээ. Кино манан дээрээс тэг жоохон багтаа харахад л гоё санагдаад байсан. Тэгэл хүмүүс нь харангуут нэг л тийм тогт юу тийм нэг юу тийм Бууртай тийм нэг юм тийм сэтгэлээсээ ханддаг. Тийм төвчээртэй. Тэгэл кино манан дээр харангуут яг тийм л тэнгууд нь ийм хүн болно даа л гэж боддогсэн. Танил яагаад тэгэл яа бас кино үзэл та та нараа цэргийн сургууль үзсэн юм шүү дээ. Тэгээд цэрэг болохоор шийдсэн юм уу? Тий. Би багаас мөрөгдсөн байхгүй. Тэгээд энэ жилээр 7 дугаар ангид орох охин аав нь гэхээс шалгалтандаа бэлдээл тэгэл харсан.
би ч бас багасаа бэлтгэлээ. Тэгэл 5 дугаар ангийн нөө зуны амралтаараа юу тэргийн сургууль орё гэж яриад. Тэгээд сургуулж байгаа тэгээд охин ам гэхээр наашаа шалгаж өгсөн. Та юу гэхдээ азтай юм тий. Тэгээд зарим хүүхдүүд бол нөгөө яг энэ сургууль эмэгтэй хүүхд өмнө жил авч байгааг болохоор энэ жилээс авч байгааг мэдээг бах тий. Тэгэхээр мэдээд 20 хэдэн хүүхдэл шалгалт. Яг тэгээд нэг шалгалт өгөөл дуусны дараа тэнцээг хүүхдэд нь уйлахад л амарсан болчихсон. юу байсан нь? Аха. Бүр ингээл одоо шалгалтын хариу гэдэг нэг юм дээр бичсэн байдаг хгүй юу? Тэгэл тэрийг харахад бүр нэг сэн хармааргүй санагдал айгаал тэнцсэн болоо тэнцээг бол. Тэнцчээд байсан. Тэгэл аим баярлжсэн чи хажууд ингээд нэг тэнцээг хүүхдэд нь уйлахаар бас амар эвгүй болоод ивчтэй. Тийм бах тий. Тий. Тэгээд одоо ер нь та нар ингээ бүгдээрнгээс нь асуухад өмнө нь бүгдээрээ л 7 дугаар ангиас өмнө жирийн сургуульд сурж байсан шүү дээ тий. Жирийн сургуульд сурж байгаад энэ сургуульд ирсэн чинь одоо ингээ амьдралдаа олж авсан айгүй тийм том бахархмаар юм эсвэл тийм ололт юу байсан бэ? Одоо би бол яг нөгөө энэ сургуульд анх орж ирээд одоо анхны жилдээ сурж ийн. Тэгээд өөрөө бол тэсвэр хатуулагчлалаа орлоо л гэж бодож байна. Болж гин үү? Болж байгаа. Цагийн цагтны хийгээ сурчвал надад хэрэгтэй юм чи. Тийм бие дагаа сурч байна. Марлмаа юу сурч байна? Би юу өөрөөрөө хамгийн их бахархаж байгаа ч юм уу тий? хамгийн их бахархаж байгааг би мөрөөдөлтөд өрж авсан. Үргэлжлүүлэл хөх юм ш тий? Эмэгтэй генерал болох уу? За. Өсгөө яасан блэ? Би цаг үеэр сурах гэж. Цаг үеэр сурах гэж орсон уу энэ сургууль? Ах шиг тагнуул. За. Тэгээд манайх дандаа үг шүн дарганы гарын явсан. Тэгэхээр би гоё юм хата гэж бодлоо. Зөв. Тэгээ хүмүүс их хүндэлдэг болохоор цэргийн хүмүүс матачлаа. Одоо 11 дугаар анги шүү дээ тий. 11 дугаар анги хүртэл бол энэ сургуульд хэдэн жил сурсан байх вэ? 5 жил сурсан аа тий. 5 жилийн дотор бол ингээд нөгөө хувь хүнийхээ төлөвшлийн хувьд нэлээд өөрчлөгдөнэ. Яаж өөрчлөгдсөн бэ? Өмнө нь ямар байсан? Одоо юу нь өөрчлөгдсөн чинь? Энэ сургуульд ер нь орж ирээд бол одоо хүүхдүүд бүх хүмүүс ч гэсэн ер нь бол хүндлэл хийдийг амар ойлгодог. Жирийн сургуульд байхад одоо манай хүүхдүүд чинь багш нартайгаа амар хэрэлдэн тэгэл амар хичээлээ тасдаг. Маа сургуулиудаар тийм байдгүй болоо тэр яг хүн хэнийг яаж хүндлэх вэ? Хинтээ яаж харьцуу вэ? Хүндлэл хийдгийг л сурталсан. Гоё юм аа. Танил би чи яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ өөрийгөө? Өөрийгөө одоо хүнтэй хэрэлдэхээ болсон. Өмнө хэрэлдчихэд байсан уу? Өмнө тэгэл диско хэрэлдэл гэдэг байсан. Хэрэлдэн гэдэг чинь нөгөө нэг өөрийгөө сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байсан гэсэн үг үү? Тийм. Тэгээ ийш ороод төвчээртэй болсон. Тэглээ амар сайн үнд ордог болсон. Ээж аав чинь юу гэж чамаа яаж өөрчлөгдөж чинь гэж амар өөрчлөлтсөн үү? Тийм үү? Я бараг цэрэг хүн болж байгаа гэсэн. Вау. Мундаг юм аа. Амра? За миний үдх юм бол энгийн сургууль өгдөг чинь ингээл амар замбрааг үе хэцүү байдаг. Тэгэл одоо ах нар нь тэгэл түүнээсээ нэг юм хэлэхгүй. Одоо манай сургууль гэх юм бол хүүхд болгонд тулж ажилладаг. Тэгэл чи ингэх ёстой гэл нөгөө ах нар нь дандаа шаардлага тавьдаг. Чадахгүй минь заагаад өгчдөг. Тийм л. За зүйл ойлгохгүй болох гэж байдаг. Улам илүү төвчээртэй зорилготой өрхийн төлөө тэгэл сурж өгнө дээ тий. Бүгдээрээ дөнгөсөө хоол идсэн шүү дээ. Одоо энэ цаг чинь амрах цаг мөн үгүй юу? Муу. Яаж амрах вэ? Өдөрт хэдэн цаг амрах вэ? Өдөрт одоо нэг цаг амарсан. Тэгэл ам. Нэг цаг. Гэрэн л гурай. Хугацаанд Даалгавар гарч ирж одоо. Энэ Нордын спорт цогцолттой нөгөө бахан Дугуулсан явуулдаг. Тэрэнд одоо цагийн өөрийн дагуу оролцсон. Ямар дугуулсан баха вэ? Волейбол, сакс, регби, хөл бөмбөг. Тэгээд гарлаа, бокс. Тийм хүрээний дагуулгууд. Тэгээ өөртөө сонирхсон нөгөө юугаар хөгжүүлмээр байна, нальтлаа хөгжүүлмээр байна. Тэр талгаа дагаж байрлуулж чад болдог. За. Одоо ингээд та нарын амрах цаг юм чинь нэг цаг сайхан амарчаад эргээд болцъё за. За.
Эрхэм үзэгчдээ нэвтрүүлгийн маань дараагийн хэсгийг эхэлж байна. За нэвтрүүлгийн эхэнд та бүхэнд сануулсанчлан дэлхийн энх тайвны өдөр тохиож байна. Тийм ч учраас дэлхийн нийтийн энх тайван энхийг сахиулах үйлсэд Монгол орныг төлөөлөн олон удаагийн оролцоотой энхүү цэргийн зүтгэлтнийг бид өнөөдөр хүүхдүүдтэйгээ уулзуулахаар урьж оролцуулаад байгаа юм. За бидний өнөөдрийн зочин бол Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, сургагч ахлагч Баяр сайхан хүрэлцэн ирсэн. Танд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Танаад ижиж хамт олонд бас баярлалаа. Сайхан эрдмийн өргөө болсон Тэмүүжийн өрлөгийн сургуулийн хүүхдүүдтэй уулзж байгаадаа бас баяртай байна. Тэгэхээр та ер нь Монгол улсын төлөө зүтгэж байгаа таны энэ үйлс зүтгэлтэй нь ер нь таны бахархлуудын за эрэмблэл хэдийн хавцаа явах вэ? За эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэг бол одоо цэрэг хүний одоо энэ тэргүнд одоо тавигдах асуудал. За эх орныхоо төлөө зүтгэж байгаа бахархаж явдаг. Одоо нэгдүгээрт гэх юм да. Нэгдүгээрт л ирмэлэгдэн дээ. Хамгийн том бахархал. Тий, хамгийн том бахархал. Цэргийн хүмүүс нараа үргэлж бахархаж явдаг. Яа харахгүй тийм ээ. Тэгэхээр энэ сургууль бол Тэмүүжийн өрлөг сургууль тийм Монголоос одоо орчин цагт анх удаага хүүхдүүдийг багаас нь эхлээд цэргийн хүн болох талаар ингээд анхаарад зорилгыг биелүүлэх гээд ингээд явж байгаа нь маш талархуу штэ. Таны хувьд ер нь цэрэг болох хүсэл сонирхол хэдийнээс төрж за энэ хүсэл сонирхлоо биелүүлэх гэж яаж шургуу хөдөлмөрлсөн талаараа хүүхдүүдэд сайхан ярьж өгөөч те. Би дунд сургуулийн сурагч байхдаа нэг уран сайхны кино үзээд тэрэн дээр нэг тийм их гоё хувцастай нэг офицерыг анхаарад ер нь цэргийн хүн болохоор одоо тийм шийдсэн. Яг их сонирхолтой тэгээ хариуцлагатай хувцсанд нь татагдах юм гэх юм уу хүүхэд байхдаа. Хүүхэд юм чинь. Тий. Тэгэж яагаад тэгээд ахлагчийн сургуульд хэлж ороод төгсөөд энэ Батлангол их сургуулиас ажлын гараагаа эхэлсэн. Энд туслах шийдэж ирсэн. Тэгээд Зэвсэгт хүчний 150 дугаар анги 97 онд байгуулагдахад тэр ангийн анхдагч болж очиж тэр ангийг байгуулсан. Манай одоо энхийг дэмжих ажиллагаа энэ олон улсын бусад ажиллагаанд анхалж оролцсон анги байгаа манай анги. Зэвсэгт хүчний 150 дугаар анги. Та бол 6 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ 6 удаагийн ажиллагаа нь аль улсад байвын талаараа нэг. Би 2003 оноос эхлээд энэ ажиллагаанд оролцсон байгаа. 2003 онд анх Ирак руу Монгол улс цэргийн баг илгээхэд тэр бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгсэн. Ирак руу нийтдээ Ирак руу 2 удаа. Тэгээ Афганистан, Сирлион улсууд руу тэгээд юу одоо энэ Африкийн Өмнөд Судан руу 2 дахь яваад ирчихсэн. Ингээд 6 удаа ажиллах юм. Манай хүүхдүүдээс энхийг сахиулах ажиллагаанд оролцох сонирхолтой хүмүүс байдаг бах тий. Тэгтэл хамгийн том зорилго нь генерал болох гэдэг байгаа шүү. Тийм. Тий. За өнөөдрийнхөө зочноос асуух асуулт байгаа юу та нарт? За асууя. Энхийг сахиулах ажиллагаанд очиод яг тэр хүчиндээ яаж тасан зогтсон юм? Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод монголчууд бол ер нь дасан зохицох чадвар сайтай. За одоо бидний үүрэг гүйцэтгэсэн Африкт бол халуун орн. Их халуунд очино. Халуун тэгээд бас монгол хүн тэр халуунд хөвтөнд ер нь дасан зохицох чадвар сайн байдаг юм билээ. Доорхноо л дасцсан тэр. Нэг тийм хүндрэл гараагүй. Бусад орны цэргүүд яаж яах юм? Бусад орны цэргүүд ерөнхийдөө бас монгол хүнийг бодвол арай биеийн төвчээр муутай гэх юм уу бас ийм тийм өвчлөмтгий нөгөө темирхүүл байт юм шиг л. За тэнд дараагийн асуулт. Манай Монголын цэрэгчүүд яагаад бусад орны цэргүүдээс илүү дохой илүү явд юм бэл? Гоё асуулт шүү дээ. Сайхан асуулт. Манай монгол цэргүүд бол ер нь дээр үеэс уламжлагдж ирсэн одоо цэргийн хатуу сахилгаттай тийм гүйцэтгэх чадвар өндөртэй байдаг. Дээрээс нь тэгээд биднийг удирдах явж байгаа дарга нар маань маш одоо чадвартай хүмүүс байдаг.
Тэгээд бусад орны цэргүүдийг бодох юм бол ер нь за өөрийнхөө одоо байгаа орчиндөө тэр орчноо бүрдүүлнэ. Одоо ажилд тэр үүрэг гүйцэтгэх нөхцлөө бүрдүүлэхийн тулд бас их хөдөлмөрлөдөг байгаа. Монгол хүн бол ер нь зүгээр суудаг. Байнга л хөдөлж яадаг, ажилтаа, төрөлтөө одоо бүх юмаа бүтээж тэгээд дараа нь үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлээсээ ханддаг. Энэ гадаад орны өдөрлгүүд бас их өндрөөр хүлээж авдаг Монгол цэргүүд. Юмны төрөнд л тавьдаг. Бүх юмд тийшээ ингээчээ тэгээчээ гэсэн юм монголчууд маш их найдлага хүлээлгдэг байна. Монгол хүний төрөлхийн зан чанар их юм ингээд уламжлагдж ирсэн одоо бас тийм дайчин хөдөлмөрч зан чанар их ялгардаг. Эгийг сахиулах ажилд ямар шалгуур авдаг вэ? Ингийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх одоо бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам гэж байдаг. За нэгдүгээрт бол одоо зэвсэгт хүчинд болон одоо үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагууд 2-оос дээш жил ажилласан байх хэвээр. 2-оос дээш жил ажилласан. За тухайн одоо англи хэлний анхны шатны мэдлэгтэй, цэргийн хэргийн мэдлэгтэй давхар шалгалт авна, эрүүл мэндийн үзлэгээр орно. Тэгэл тэнцвэл ажиллагааны бэлтгэл хамрагдаад 45 хоногийн хугацаатай бэлтгэл хийж байгаа. Тэгээ явдаг. Таныг тэнд очиход ямар нэгэн халдлагуулж та байлдаж ирсэн үү? Тэр халдлага бол тэр байнгын аюул тэнд бол одоо ерөөсөө манайх цэргийн бааза тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд энгийн хүмүүс их байна тийм. Тэр баазаа хамгаална. Дээрээс нь давхар одоо дөрвөсдийн хоорон хамгаална гэдэг 140 50 тэр нэг өдөр үүрэг гүйцэтгэх. Тэгээд байнгын дуу зэвсэгтэй тэр Судааны одоо армийн цэргүүд тэгээд эсрэг хүчнийхэн тэрийгээр байнга явна. Бүгд буу зэвсэгтэй энгийн хүмүүс рүү дайрна. Манай цэргийн бааз руу бас халдчихсан тохиолдол байгаа. Тэр болгон дээр бид нэр бас арга хэмжээ авч ясаа. Та энэ 6 удаа ирсэн чинь дорсомжтой хэцүү ч юм уу тийм хөвгөлтэй үед олон биш баг тэр тохиол. Хөвгөлтэй юм бол их гарна. Бид нэр анх 2003 онд Ирак руу үүрэг гүйцэтгэхээр явж байхад бас одоо тухайн үед Монголын нийгэм бас өөр бидний эдэлж хэрэгжилж ирсэн юмнууд ч өөр. Тэгээд замдаа явж байгаад яг одоо тухайн тэр олон улсын цэргүүд зориулж яасан тэр эд хэрэгслийг хэрэглэх гэж бас мөнгөндөг байлаа. Одоо гараа вахга очичаад нөгөө ус нь гоожихгүй. Тэгээд усын хайгаад нөгөө юуг нь мушгаад карат тэгсэн доороо нөгөө гიშгдэг юм уу та тэр мөрнөөс авахуулаад бас нэг тий гадаад орчинд одоо анх гарч үзчихсэн тиймэрхүү юм байна. Тэгээд нэг нь хоолунд аваад бас нөгөө хоолнд орох гэж явхад нэгээ дагаал явна. Даргаагаа авсан юмыг аваад ингээ араас тах. Өөр янз бүр юм баг гэхээр. Тэгээ суугаад энэ хоол идчихсэн шиг одоо. Тэгээд анх одоо нэг тэгжил танилцчихсан та. Хамгийн хаширмаар үе хаана аль улсад хизээ байсан бэ? За энэ хамгийн халширмаар үе бол Иракт л та. Ирак бол байнгын бөмбөг дэлгэр нь халдлага болно, бааз руу халдлага, буудлага, ер нь баг ууны буудлага бол байнга өдөр тутам. Тэгээд ер нь дэлбэрэлтүүд бол байнга болно, бааз руу халтна. Тэр болгоноос тэгээд бас юутай хариуцлагатай байхгүй болдгоо юм л да. Ер нь Иракт л их хүнд байсан да. Та одоо аливаа өмөө цааврыг тасан зогсоох гэж явдаг учраас ийм шахалтанд ордог. Одоо жишээ нь таны удирж байгаа хүмүүсийн амин цадраа буудуулах шаргатч гэмтэх гэсэн тохиолдолд. За ерөнхийдөө за тийм шахалтанд орноо. Үүрэг гүйцэтгээд тэр
энгийн иргэдтэй явж байхдаа энгийн иргэд дөрвөстийн хоорон дотор буу зэвсэг харин байхгүй. Чулуугаар шидүүлэх юм humаар цохиулах юм бол зөндөө бол. Тэгээ өмнө самуун зодон цохон тэр маш олон хүнтэй одоо ойролцоогоор бараг 120 мянган хүнтэй дөрвөстийн лагаар байгаа. Тэнд бол тэгээд байнгын одоо асуудалтай. Тэгээ явхад тэр тэгээд загнуулах бас юм humаар шидүүлэх зодвол тиймэрхүү юм гарнаа. Тэр болгонд нь тэгээд тохирсон арга хэмжээ аав. Би батарчлага та одоо ингээ ажиллагаанд явхад шалрах үе их байсан байлгүй. Тэгээд яаж өөрийгөө хурцлдаг байсан бэ тэр үедээ? За ажиллагааны газар орон дээр янз бүрийн хэцүү зүйл их тохиолдно. Тухайн үед бас шантрахч үе гарна. За тухайн үед шантрах тийм тохиолдолд бол аль болох өөрийгөө завгүй байлгахыг л боддог. Зав. Юм судлах, одоо хэл судлах. Өөрийгөө ажилдаа байлгаж иж. Тэгээд одоо ерөнхийдөө цаг заваар тэгж өөрийгөө хувцлана гэх юм да. Ер нь одоо энэ цэргийн албанд чинь одоо хамт алба харж байгаа хүмүүсийн уур амьсгал нэг нэгнээ дэмжих сэтгэл их чухал байдаг юм шиг тийм ээ. Тий хамт олонч хоорондоо эвтэй. Тий багаар одоо үр гүйцэтгэх нэгэндээ итгэл маш чухал. Намайг Баяр Жигтэн гэдэг. Би Тэмүүжин урлагийн сургууль, Бүрмөндөн сургуулийн 7 ангид суралцдаг. Та одоо дараагийн ихийг сахиулах үйл ажиллагаанд хизээ явах вэ? Ихийг сахиулах ажиллагаанд бол өөрийн хүсэлтийг бас харгалзаж үздэг байна. Миний хувьд бол одоо энэ сая одоо энэ сүүлийнхээ ажиллагаанд явлаа гэж ойлгож байгаа. Одоо ингээд дахиад ажиллагаанд насны бас хязгаар заасан байдаг. Тэгээд тухайн одоо 40 нас одоо би одоо 40 настай. 40 наснаас дээш хүмүүс нэг явахгүй. Зөв. Олон удаагийн давтамжтай ингээ яваад тахлаар ар гэр ер нь хэр орхигдож явах юм. Ер нь яг улсын зүгээс ихийг сахиулагчдад өгж байгаа нийгмийн халамж ер нь одоогоор ямар байна тий? Ар гэрийн асуудлаа яаж зохицуулах вэ? Эхнэр бол сайн арт тал байх юм дээ тий. Тий. Манай гэр бүлийн хүн бас цэргийн хүн байгаа. Зөв. Манай одоо зэвсэг 40-ны 150 дугаар ангид сүм холбооны салааны захирагчийн орлогч хийдэг. Уран бэлэг гээд бас цэргийн хүн болохоор тэгээд ер нь ойлгодог байгаа. Сурцсан. Ард агаа сурцсан. Тий. Тухайн цэргийн албаагчийг эзгүй байхаар цалин мөнгөний бүтнээр нь олгодог байгаа ар гэрт. Гэр бүлт нь. Тий. Тэгээ шаардлагатай тохиолдол гарах юм бол зэвсэг 40-ны удирдлагаас тухайн урт нь асуудлыг зохицуулж өгдөг. Ар гэрт нь. Тий, ар гэртээ холбоо байнгын холбоотой ажилладаг. За та дөнгөж сая нөгөө нэг та хэлсэн шүү дээ нөгөө нэг насны хязгаартай гэж. За тэгээд та тэрнээс өмнө нөгөө нэг таны заавал биелүүлэх зорилго чи юу юм? За одоо энэ ажиллагаанд оролцох одоо нас хитэр юу яасан болсон байна тий. Нас. Тэгэхээр одоо энэ асуултыг тэтгэврт гарахаасаа өмнө гээд өөрчилж илээ. Тийм. Гарахаас өмнө ер нь танд ямар зорилго? Миний зорилго бол одоо энэ өөрийнхөө эрхэлж байгаа ажилдаа өндөр амжилт гаргах. За цаашлаад гэр бүлээ одоо дутагдах гацдах зүйлгүйгээр одоо тийм сайхан амьдрах одоо тийм зорилго. Энийг биелсэн гэж үзэж байгаа. Тинчээ могоозгоо арслан байхад та тэр амьтдаас юу найдаг гэсэн үү шивнэжээс. Халуурны амьтд байна. Могоо бол маш олон төрлийн могоо. Одоо байнгын одоо байрлалд бол байнгын бай. Могоо том гөрүүл хязгаар гөрүүл хүн шиг том гөрүүл юм шиг. Том үнэгээсээ хүн шиг том уу? Хүн шиг хэмжээгээр тийм том гөрүүл одоо бас янз янзын ирвэс тийм бас мэдэхгүй амьтад их байна. Тэр болгоноос тэгээд их айж байгааг. Айж байгаа гэж шүү дээ. 50 бус газар очиод үзээд ажиллаад ажиллагаанд яваад ирэхлээр
Ер нь Монгол төрсөн нь ямар азтай юм бэ гэх бодол их бодогддог баха тий. Бодогдно. Тухайн орны одоо тэр амьдарч байгаа нөхцөл тэр гэр орон идж байгаа хоол хүнс тэгээд одоо тухайн одоо цаг агаарын хүнд нөхцөлийг харахаар бас тэг их орноо их сайхан газар төрсөнд бахархаж Монгол орн бол хаач явахгүй одоо их сайхан газар шүү. Та нараа ер нь Монгол орнд төрснөөрөө хэр бахархдаг вэ? Яагаад бахархдаг вэ? Амгалан тайван тийм байгалийн гамшиг нэг тохиогоод байдгүй дайн дачиг болтгоо болохоор нь. Өөр бахархдаг зүйл юу вэ? Монгол хүн болж төрснөөрөө. За тэнд Одоо энэ тийм нийгмийн тийм узарлах юм байхгүй тэгээд дээрэс нь их өргөн өв соёлтой. Тийм уламжлал соёл нэг сайхан гоё болохоор би их бахархдаг. Би бас Монгол орныхоо эр зэрэг эрчүүдэрээ их бахархдаг. Одоо их тайвны юунд ирсэн хүмүүсээр их бахархдаг. арих нь Монгол улс яаж игээд амьд үлдэгч батлагдсан. Яагаад гэвэл хойдолд хайлахад дэлхийн цунамийн гарах магадлал ихтэй. Яагаад тэгэхээр Монгол яагаад амьд үлдэх вэ гэхээр уул ус өндөрлөг газар ихтэй. Энэтхэгт би нэг 5 сар байхад би оддыг яагаад харж олж чаддаг байсан. Тэгээ энд ирэхэд амар оддыг харахад тэгээ гадаад орнчууд энэ өндөрлөг газар болохоор оддыг харж чаддаг. Би отурч амтарч. Би Монгол орноор их бахархдаг. Яагаад гэвэл би дээд өв дээдс удам судар маш өргөө удам газар нутаг тэгээд өв заншлаараа өв соёл ёс заншлаараа их бахархдаг. Би Монгол орноор яагаад бахархдаггүй гэвэл их амгалан их олон уламж соёлтой. Дээрээс нь ерөөсөө монголчууд нөө цаазгүй орн цааз яалгүй тий. Тэгвэл ер нь цэрэг хүн ямар байх ёстой гэж боддог вэ? Та нарын бодлоор хамгийн том одоо шинжин тий. За энэ хариулга энэ хөхтэй. Одоо жил урд чадвар одоо ямар нэгэн байгалийн чадвар төсвөлтэй байх ёстой гэж боддог. За арих нь хөхтэй. Цэрэг болохоор та хатуу чанга тийм сахилга баттай байх ёстой гэж боддог. Өөргөө эрэлхий зорилготой санаачлалтай сахилгатай биелүүлэх гэдэг. Цэргийн албанд эмэгтэй хүмүүс орж ирж штэ. Жишээлбэл танаа сургуульд анх удаага энэ жил эмэгтэй хүүхдийг авсан байна штэ тий. Тэгээ цэргийн албанд эмэгтэй хүн орж ирвэл юугаараа даваад байж болно гэж үзсэн та нар? Цэргийн албанд эмэгтэй хүүхдүүд орж ирснээр нөө анги тамхин цэвэрхэн ёс жигтэй. Тэгээд дээрэс нь нөх их зодон цохион болоод байх. Болохоо болцсон уу? Сайн байна тий. Би нэг интернетээс сонсч ирсэн. Америкийн нөгөө нэг шүү дээ одоо дайн талааны шүү дээ тактик талаар шүү дээ. Эмэгтэй одоо нэг одоо рот илэгч тэдний заавал эмэгтэй авдаг. Учир одоо ингээд эрэгтэйчүүд одоо ингээд дайны шарх хэдэр авлаа гэжтэй одоо ингээд тэрийгэ барьж чадахгүй юу маш их нөгөө нэг бохимддаг. Тэгэхэд нөгөө нэг шүү дээ эмэгтэй хүмүүс нөгөө нэг тэрийг тайвшруулж яадаг гэжсэн. Тийм болохоор нэг эмэгтэй хүмүүс ахнаас даваа талтай байх гэж бодож байна. Эмэгчүүдэд ингээд хүний аргыг олохтой амар амархан олчдаг. Ер нь манай зэвсэгт хүчин сүүлийн үед эмэгтэйчүүд алба хаах нь нэлээд ихсэн шүү дээ тий. Тэгээд инхийг сахиулах ажиллагаач гэлтггүй ер нь зэвсэгт хүчний энэ салбарт эмэгтэй хүн байснаар ер нь ямар даваатал гардаг гэж та боддог вэ? Сая хүүхдүүд маань хариуллаа шүү дээ. Таны бодлоор? Нэгдүгээрт бол одоо бас хүний эрх талын асуудал одоо эмэгтэй хүн зэвсэгт хүчин одоо зэргийн байгууллагад алба хаана хоёрдугаарт тухайн газар одоо дан ирчүүдтэй газар одоо эмэгтэй хүн ажилласнаар бол хамт олон чуур амьсгал бүрдүүлэх одоо тэр хүмүүсийг одоо хүүхдүүдийн хэлтгээр сайн хүмүүсийг зөөлж өгөх одоо маш олон даваа талтай. Ер нь тэгээ ирчүүдийнхээ игнийг чимжээдэг юм да. За ингээд өнөөдрийн манай ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн маань маш адтай, тэ шаггүй асуултуудыг зочноосоо асуулаа. Мундаг сурагчид байна. Ирээдүйд ер нь мундаг генералууд болох нь тодорхой харагдаж байна. Тэгээ та бүхнийхээ сурлагт өндөр амжилт хүсье. Та нар бол ирээдүйн Монгол улсыг тийм ээ батлан хамгаалагчид за мөн дэлхийг болоод
За Монгол орныхоо энхийг сахиулах үүсэд бол маш том гавья байгуулах учиртай. За тэр ч үүднээсээ зорилгоо тодорхойлоод энэ сургуульд ирсэн ийм сурагчид байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зочин болоод за сурагчдынхаа та бүхнийхээ энхийг сахиулах, за мөн Монгол орноо батлан хамгаалах үйлстэй өөдрөг, за урам зоригтой байх болтугай. Амжилт хүсье. Монгол улсын боловсролын тогтолцооны ууган ихтэй сургуулиудыг нэг болох Монголын батлан хамгаалах салбарын мэрэгжилтэй боловсон хүчнийг хангахад түүхэн их томоохон үүрэг гүйцэтгэсэн батлан хамгаалах их сургууль маань 95 жилийнхаа ойтой золгож байгаамаа. Анх 1921 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Жанжин Сүхбаатарын тушаалаар байгуулагдсан сургууль маань өдгөө 95 насыг зооглож Монгол улсын батлан хамгаалах салбар хийгээд төрийн, шашны, хувийн салбарт олон арван мэрэгжилтэй боловсон хүчнийг бэлтгэн өгсөн байх юм аа. Энэ нь Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд оюуны болон эд материалын асар их хөрөнгө оруулалт хийсэн гэсний тодорхой жишээ болж байгаамаа. Энэхүү түүхт ойг тохиолдуулж Эко телевизийнхаа дэлгэцээр дамжуулж батлан хамгаалах их сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчдөн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийнхаа нийт эрдмийн хамт олонны өмнөөс түүхт байн баярын мэндийг хүргэж та бүхнийг баярдаан хүрэлцэн ирж сайхан баяраа тэмдэглэхийг урьж байна. Та бүхэн бүгдээрэнд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье өрөөё.